Улаанбаатар хотын хойд бүсэд Сэлб голын гэрэг дагуу ирээдүйн жишг хот Сэлб бүтээн байгуулагдаж байна. Энэхүү төсөл нь амьдрах, суралцах, ажиллах, амрах бүх нөхцөлийг нэг орон зайд ойртуулж, өдөр тутмын хэрэгцээг 20 минутын дотор хангах хот төлөвлөлтийн шийдэл юм. Тогтвортой, эрүүл, аюулгүй иргэн төвтэй хөгжлийг бий болгож, нийгмийн эдийн засгийн өсөлтөнд бодит хувь нэмэр оруулах Сэлб хот бол ирээдүйн хотын шинэ төрх хүлээ. Сэлб дэд төвийн 113 блок барилгын суурин ажил 2025 онд эхэлж, бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. Хотын амьдралыг бүрдүүлэгч дэд бүтцийн ажлууд ч цогцоороо төлөвлөгдөж, үе шаталтайгаар хэрэгжиж байна. Хотын доторх хөдөлгөөн иргэнд ээлтэй, аюулгүй, бүртээмжтэй байхаар инженерийн шийдлүүдийг нэвтрүүллээ. Сэлб гол дагуу 1.5 км үргэлжлэх байгалийн тэнцвэрийг хадгалсан амралт, чөлөө цагийн ногоон бүс нь хотын хамгийн тухтай, харууцтай хэсэг байх юм. Амрах, алхах талбайг бүрэн шийдсэн Сэлб хотын нийт талбайн 37% нь ногоон байгууламж төлөвлөгдөж байна. Сэлб хот 45-аас 50 мянган байнгын оршин суугчтай болж, Зуслангийн чиглэлийн дайран өнгөрөх хүний урсгал болон хөрш оршин суугчид, офис үйлчилгээний газрын үйлчлүүлэгч, хэрэглэгч зэрэг нийт урсгал өдөртөө дунджаар 250 мянгад хүрч төвлөрсөн хөдөлгөөнд хэсэг болох юм. 2027 онд төсөл хэрэгжиж дууснаар Монгол улсын шинэ орон сууцны нийлүүлэлтийг 50%-аар нэмэгдүүлж, нийт эрэлтийн 34%-ийг хангах юм. Энэ нь Улаанбаатар хотыг нэг төвд хотоос олон төвд хот болгон эдийн засгийн урсгалыг тэлж, бизнес эрхлэгчдэд шинэ орон зай нээж байгаа онцгой тохиолдол юм. 20 минутын хот төсөл нь орон сууцчлах, түвжирлийг бууруулах төдийгүй иргэдийн амьдралын чанарыг сайжруулах замаар барилга, хөрөнгийн зах зээл болон нийт эдийн засгийн өсөлт, ажил эрхлэл зэрэгт бодит нөлөөлөл үзүүлэх эхлэл болж байгаагаараа онцлогтой юм. Сэлб 20 минутын хот бол зөвхөн барилга байгууламж биш юм. Энэ бол ирээдүйн амьдралын орчин, хотын шин соёл, тогтвортой хөгжлийн бодит илэрхийлэл юм. Хот шинэ орон зайг бий болгож, эдийн засгийн хөдөлгөөнийг тэлж, бизнесийн шинэ боломжийг нээж байна. Бид хамтдаа ирээдүйн хотыг бүтээж байна.